Эрхэм мөндөд үзэгчдээ бидний зүгээс бэлэн хүргэдэг Баян наадмын нэвтрүүлгийн шинэ дугаарыг үзэгч та бүхний хүртээлэхэд бэлэн болж байна. Бид энэ удаагийн дугаараа Өмнөг аймгийн Цогтбоо сумын 2026 оны Тэмээний Баян наадмаас бэлэн хүргэж байна. Цог Кимрийн үлгийн нутаг Цогтбоо сумаас Тэмээнийхээ өв соёлыг тээвэж, Тэмээнийг адуулан малдаж олон сайхан амжилтыг гаргаж байгаа олон наран малчид хөдөлмөрчид байдаг үлээ. За Өмнөг аймгийн Цогтбоо сумын 2026 оны Тэмээний Баян наадам 2 дугаар сарын 12-13-ны өдрүүдэд өргөн дэлгэр зохион байгуулагдлаа. За Тэмээний Баян наадмын эхэнд Цогтбоо сумын Тэмээчин малчин ард түмэн тэмээгээ унаж Тэмээнийхэн баярын жагсаалаар наадмын талбайд орж ирж наадамчин олондоо хүндэтгэл үзүүлж баярын парад хийсэн юм аа. За энэ сайхан баярын парад жагсаалтанд Өмнөг аймгийн Цогтбоо сумаас тэмээгээ маллаж Тэмээнийхээ өв соёлыг тээж олон сайхан амжилтыг гаргаж байгаа тэмээчид малчид болон за тэмээг энэ цагт уйж хурдлуулж улс бус аймаг сум орнотын чанартай олон наадамд айрагдд төрүүлж нутаг орныхоо нэрийг гаргаж байгаа аймаг сумын алдар цолтой уяачид залуучууд малчид маань өргөн дэлгэр оролцсон юм аа. За Цогтбоо сумын 3 магийн төлөөлөл болсон малчид тэмээчид маань бүрэн дүүрэн Тэмээнийхэн баяр наадамд өөрсдийнхөө Тэмээний хиймэр золбоог харуулж элрийн жохойг гайхуулан Тэмээнийхэн баяр наадамд өргөн дэлгэр оролцсон байгаа. За ингээд Тэмээтэй баярын парад жагсаал амжилттай явж наадмын талбайд орж ирж байр ажилласны дараагаар Өмнөг аймгийн Цогтбоо сумын засаг дарга Наранбаатарын Наран заяа 2026 оны сумынхаа Тэмээний баяр наадмыг нээж үг хэлэн наадамчин олондоо хөнжлөгээ төвшүүллээ. За мөн өргөжлүүлэн за нутаг орны уран бүтээлчид, дуучид, за мөн Өмнөг аймгийн хөгжим жижигхэн театрын уран бүтээлчдийн хамтарсан айдууны мэдчилгээ олон сайхан урлагийн номерууд наадамчин олны сонорыг мэлаасан байгаа. Ингээд эрхэм мөндөд үзэгчид та бүхэн Өмнөг аймгийн Цогтбоо сумын 2026 оны Тэмээний баяр наадмын албан ёсны нээлтийн арга хэмжээг хүлээн авч үзнэ. Цогтбоо сумын тэмээчдийн баяр арга хэмжээг жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн билээ. Энэхүү хурд Тэмээний баяр газрын ажилчид хөдөлмөрч тэмээчид маань энд хүрэлцэн ирсэн байгааг дуулах таатай байна. Баяр наадмын хоймортон тусган сууж саадахыг өрн залъя та бүхнээсээ. Ингээд замын шандуугийн тэмээчд маань инхүү орж ирж байна. Инхүү парадыг тэргүүлэн инхүү автар дарагтай замын шандуугийн тэмээчд наадамчид орж ирж байна. Хэдэн 1959 оны 7 дугаар сарын 2-ны өдөр Сүлжтийн босгон байх газар танк байгуулагдсанаас замын шандуугийн түүх эхэлдэг билээ. 263.5 км квадрат газар нутагтай түүнээс нутгийн 30 орчим хувь нь уул нуруу 70 орчим хувь нь талхамдын байгалийн үзэсгэлэнт газрууд болон аялал жуулчлалын бүсийг хөгжүүлэх хувьд нутагтай за Дундгой аймгийн дэлгэрэнгээ хол сумтай хилэлдэг юм хөө баг юм. За нэгдэл нийгмийн үед байгалийн онцлог тохируулан булганы хоолой түшиглэн тэмээн сүргийг болон өсөх баг байсан. Энэ үеэс энэхүү багийн Ахмад тэмээчдийн түүх эхлэх бөгөөд эмнэг хамтлагуудын спортын мастер тэмээчин Будын Шааруу, Гивабадын Шаргуу, Эрэндогийн Буня, Тавхайхуу, Дагсрын гэх мэт Ахмад туршлагатай тэмээчдийн дурсахгүй байхын аргагүй лээ. Замын шандуугийн өдгөө 66 жилийн түүхийг бүтээсэн 2026 онд 25 онд 209 өрхийн 594 хүн амтай 22522 тоолох амалтайгаас 3691 тооцоогоо тэмээн сүргийг тоолуулсан байна. За үүнээс хотлон өртөө сайтай ноос ариунтай ханы эцсийн дөрвөн албан гол удаан өдрийн тэмээг үржилж ашиглан уугуул нутгийн тэмээгийн сайжруулан ирсэн байна. Тэмээн сүргээ атгууд малж ирсэн тэмээчдийн дундаас хамгийн сайн эрдмийн тэмээн сайлсуу ноосыг навч уулзахаас гадна уйж хурдлуулдаг юм. Аймгийн тэргүүн уяач Өмнөг аймгийн 2013 оны анхны аймгийн алдарт 3 уяачдын нэг Төвдөн дөржийн улан баяр гэсэн аймгийн авраг балчин аймгийн тэргүүн уяач Пүрүдагагийн Бат сайхан аймгийн авраг балчин аймгийн тэргүүн уяач Дарийн наран зоригт аймгийн авраг балчин аймгийн тэргүүн уяач Цэцэг жаргалын Баттур аймгийн тэргүүн уяач Төвдөн дөржийн Уган баяр Төвдөн дөржийн Улан Бадрах за энэ жил шинээр аймгийн тэргүүн уяачаар дурсан байна. За тэмээн өсгөөдлөө хөгжүүлэх цаг үеэс тогтмол тэмээн сүргийн гишүүд замын шандуугийн 2024 оны эцсээс суугаас дээш тэмээтэй өрхүүд бол Банди мөнхчлөн Мөнхбаярын Яндан Пүрүдагагийн Бат сайхан Төвдөн дөржийн Хосбаатар Төрмөнхийн Мөнхбаяр Инхээгийн Чимбат Төвдөн дөржийн Уган баяр Бат дөржийн Батбаяр Цэрмаагийн Бат жаргал Баяр жаргал Хадайн Батхүү Жамингийн Мегмар хүү Сэндай Юшийн хүү атар Дарийн наран зоригт зэрэг тэмээчд маань тоолуулсан байна. Ингээд та бүхний тэмээн сүрэг тал нутагтаа таваар махархан бичиж гадаад зэлэн дээрээс нь торон ботхны үргэлж сонсогдож байхын ирүүлийг өргөн дэвшүүлье. За Бортыг баг нь анх 1959 онд Цогтбоо сумын 1-р бригад нэртэйгээр байгуулагдсан.
За Түшээ таамгийн говь Түшээ гүний хошууны ноёны сүлд хайрхан болох уламжлалт тахилгатай цогтвоо хайрхан хүлэгмөрдөн хурдалсан 30 сууж Багшанхайн уудам талхундын аргад янгар бэлдсэн дэдийн сүрлэг хаднууд зааврах бэлгэх хөөвөр жирэм далантай хараат зэрэг булаг задгаануудтай уул тал гой хосолсон 5 хошуу малан тэгш дүүрэн бэлдсэн сайхан нутагтай билээ. Тус баг нь одоогоор 310 өрхийн 360 хүн амтай 153 малчин өргөтэй 49397 толгой малтай үүнээс 553 ботго бойжуулан 4672 тэмээ тоолуулж тэмээн сэргийн тоо толгойг өсгсөн үзүүлэлтээрээ за тэмээчдийн баярыг өгдөж байна. Бортыг багийн Ахмад тэмээчин бүгд наримт Монгол ард улсын авраг малчин алтан ботгоны эзэн төдвийн шар тогоочийн төмөн за хөрөн банд фагмын эренцэн дорж солын даш зэрэг сосор бормоо дулам сүрэн бандрагчийн бод гивапилийн оргодолоо Дэндвийн баян цагаан доржийн манлаг гэлэг өндгийн Александр Сүхбагийн Зоригт Баатар Санжаа Төгтхийн Бат Эрдэнэ зэрэг Ахмад тэмээчдэрийн бахархаж байдаг үлээ. За тус баг маань 2025 онд 1000 ботго тоолуулсан амжилт гаргасан байна. Баяр хүргье. Бортыг багийн тэмээчдэн халуун баярыг хүргэе. За бортыг багаас бүгд нарийн Монгол ард улсын авраг малчин алтан ботгоны эзэн 1989 онд 768 тэмээ тоолуулж ЮНЕСКОгийн дэлхийд хамгийн олон хоёр бүгд тэмээ малдаж байгаа малчин гэрчилгээд төдвийн шар. За мөн бүгд нарийн Монгол ард улсын эмнэг хангал сургалтын спортын мастер гэлэг Яндонгийн Александр тэмээ соёл уралдааны холбооны эмнэг хангал сургагч Доржийн Ванлаг Цэнцүрэнгийн Ууган Баатар Бурмагийн Амгалан Баатар аймгийн алдар туяач Санжаа тогтхийн Эрдэнэ начин Бачаргалын Баточир Александрын Хадбаатар Борын Соломон Батэрдний Дэмбэрл Дорж Сумягийн Батсингэл за мөн Сумын алдар туяач Батумрын Тавгсран Бадам монхийн төр монхо отгон сүрэнгийн энх хамгадан отгон сүрэнгийн отгон Эрдэнэ начингийн балжин юм төрөн гарсан байна. Ингээд бортыг багийн тэмээчдэн халуун баярыг хүргэе. Одоо та бүдийнхэн өмнө наадмын талбайд найз багийн тэмээчдэн хүндэтгэн бахархал дүүрэн өрж байна. Цогтвоо сумын найз баг нь 1992 оны 6 дугаар сард Цохооны Эржин хэмээх газрынх байгуулагдсан 217.6 мянган га нутаг дэвсгэртэй газар нутгийн 33.3% нь уул хадасаг 66.7% нь тал хөндөй зэрэг тогтцоозортой Хангар сумын өгөөмөр баг Манлоо сумын баян хөшөө багтай хил залган оршдог Шаазангийн цагаан шаавар хөгц сумын шохоон чулууны орд газартай нарийн задгай цагаан бургас өдөртий баян хөшөөний задгай улаан толгойн задгай зэрэг булаг шандалбигтэй тэмээн сүргийг өсгөн өржүүлэхэд нэн тохиромжтой газар нутаг юм аа. Тусган 2025 оны байдлаар 485 хүн амтай 166 өрхтэй 38537 толгой малтай үүнээс 1227 толгой тэмээ тоолуулсан байна. 1985 онд төдвийн туулай хүү асан бүгд найрамдах Монгол ард улсын авраг малчин 2021 онд анх удаагаан говийн нутгаас Монгол улсын авраг сайлчин шагналаар даваа доржийн алдар цэцэг шагнагдсан бол 2025 онд Монгол улсын одоо хошоо авраг сайлчин гар одоо тодорсон бахтам сайхан амжилттай одоо сар шинийн босгоон өгдөж байна. 2019 онд Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн алтан төлөгийн эзэн буюу алтан ботгоны эзэн шагналаар сонгуулийн жуул шагнагдсан. Эмнэг хангал сургалтын спортын мастер тэмээчин даваад орж баяр сайхан аймгийн авраг малчин Ахмад тэмээчин ишгэ аймгийн авраг малчин Батжаргал жуул Мөнхбат Батцэнгэл даваахүү баяа авира аймгийн алдар тэмээ уяач алдар сайхан бэ анх хоёр дэ баяр сайхан гэ баяр магнэ бэ ганхүү гэ хашхүү о өргөлөрдөн zaman сумын алдарт тэмээ уяач дэ батмонхо зае баян монхо а цогтойра бэ төвшөнтөр а монгон цогтнар нарны хоёр бүгд тэмээ сүргийнхэн амьдын үнэлэмжийг нэмэгдүүлж уяж уралдуулах сааж сургах ашиг шимийг нэмэгдүүлэхэд анхааран ажиллаж байна. За мөн ингэдний сүү цагаан гэдгээ лумжил дараагаар боловсруулан аймаг сумын үзэгсэлэн худалдаанд оролцож тэргүүн болон дэд байр удаж шалгарч за хүн амын хүнсний ханамжийг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулан ажиллаж байгаа гүнжид маа одон цэцэг дэлгэр ичин хорлоо алдар цэцэг за уран заяа та бүхнэрээ
баг нь одоо бахархаж байдаг үлээ. Нэгдэл нийгмийн үе Тэмээн сүргийн малж байсан жамин дорж, хүншөөц, уран тогтох маам, цэрвэл гэх мэт ахмад туршлагатай тэмээчдийн дурсахгүй байхын аргагүй лээ. Хүнсөд аж ахуйн салбарын тэргүүний ажилтан цол тэмдгээр тэмээчдээс Батсангал, Даваагүй, жамин дорж, Хүүхэн Баатар бархаснаар нь ажил хөдөлмөрийн салбартаа мөндөөж шалгаран шагнагдсан бахтам сайхан амжилтыг үзүүлсэн байна. Ингээд өнөөдрийн энэхүү цогтугай сум зохион байгуулагдж байгаа энэхүү Тэмээний баяр арга хэмжээнд хүрэлцэн ирсэн хүндэт тэмээчдийн халуун талархлыг илэрхийлж наадамчин олон халуун баярыг хүргье. Энэхүү арга хэмжээнд Тэмээчийн ард түмний хөдөлмөрийг өндрөөр үнэлсэн Тэмээн тайртай ард түмний хүсэн хүлээдэг болсон өвөр цагийн томоохон баяр наадам билээ. Цогтугай сум маань 2025 оны жилийн эцсээр 136,440 толгой мал тоолуулснаас 13,079 тэмээ тоолуулж 2,406 ботго байжуулсан амжилттай байна. Энэ нь өнгөрсөн оноос Тэмээний тоо толгой даруй 6% өссөн үзүүлэлттэй байна. Тэмээчд уяачдын маань чадвар жилээс жилд нэмэгдэж улс бүсийн наадамд олон айраг дөрөв авч аймгийн алдарт уяач 2, сумын алдарт уяач 3 шинээр төрөн гарсан амжилтыг үзүүлж байгаад баяртай байна. Бид өв соёлоонд эдэлж аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор жил бүр энэхүү арга хэмжээг хөргөн дэлгэрэх зохион байгуулсаар байх болно. Тэмээчдийн баярын арга хэмжээнд оролцож байгаа цогтуучууд, тэмээчд, уяачд, газар газраас ирсэн наадамчид зохион байгуулж байгаа ажлын хэсэг хамт олондоо талархал илэрхийлье. Цог хиймрийн өлгий цогтуучууд бидний тэмээчдийн баярын арга хэмжээ үүгээр эхэлж байна. Та бүхэндээ амжилт хүсч сар шиндээ сайхан шиндээрээ өнөөдрийн баяр наадмын арга хэмжээнд нь амжилт хүсье. Borgården så syrker, att de kunde snart man kunde
гарахаар гамдаг сэргээ дэвэлцээ гамдуу буцах цагаар янд цайлирдайко төрөг цагийн эргэлтэй жаргаж нүдэг Тэмээнийхээ хөгжлийг хөгжүүлэхийн төлөө тэмээчийн дэмжихийн төлөө цогтоосон хамгийн нурд ажилласан гэдгийг одоо хэлэх гэж байна. Тэгээд бүгдээр нь баяр хүргье. Манай 2013 оны улсын чанартай уралдаанд манай Төвдөн-Дөржийн нэг залуу улсын чанартай уралдаанд 2 дугаар тэмээг оргуулж байсан шүү. Тэрийг бас бахархалтайгаар хэлж хамгийн анхны Өмнөг аймгийн алдар туяачаар бас тодорхойлж байсан гэж бас хэлье. Тэгээд тэмээний соёлыг хөгжүүлэх, тэмээг хөгжүүлэх, дээрээс нь тэмээгний одоо юу гэдэг цагаан эдэгээр бас манай ард иргэд маань илүү сайхан орлого олох тийм боломжийг бүрдүүлж өөртөө алж байгаа гэдгийг бас та бүхэнд хэлээд баяр хүргье. Тэгээд За Өмнөг аймгийн Цогтуу сумын 2026 оны Тэмээний баяр наадам өргөн дэлгэр сайхан эхэлсэн юм. За энэхүү арга хэмжээнд Өмнөг аймгийн Тэмээ соёл спорт уралдааны холбооны дэд тэргүүн Бадамжунай, за Монголын Тэмээ соёл спорт уралдааны холбооны ерөнхий менежер Ариун Санаа тэргүүтээ бас албаны хүмүүс оролцож олон хүмүүсийг шагнаж урамшуулсан байгаа. За тухайлбал Өмнөг аймгийн Цогтуу сумын баяр наадмын үеэр за сумын засаг дарга төлөөлөгч хурлын дарга Төгсбаатар наран наадамчин олондоо мэдлэгээ төвшүүлж үг хэлсний дараагаар за хоёр бүх тэмээг өсгөн үржүүлж буй малчдыг одоо шагнаж урамшуулсан юм. За Өмнөг аймгийн тэргүүний ажилтан цол тэмдгээр Бортэгөөгийн малчин, Эрдэнэчин, Найзуугийн малчин, Амьгийн алдар туяач Алдар сайхныг, за Өмнөг аймгийн засаг даргын чуугчгээр Замын Шандуугийн малчин Батбаяр нарыг шагнаж урамшууллаа. За мөн түншлэн тэмээх хэмээх Тэнгэрлэг амтныг уяж хурдлуулж олон сайхан баяр наадамд амжилт гаргаж нутаг орныхоо нэрийг гаргаж сумын Алдар туяач хэмээх цолны болцол хангасан Замын Шандуугийн малчин уяач Лавгийн Төвдөн-Дөрж, Замын Шандуугийн малчин уяач Сүхбаатар, за Замын Шандуугийн малчин уяач Очир хуйг нар сумын Алдар туяач хэмээх эрхэм цолныхон одоо малгай тэмдгийг гардан авч багааг одоо үзэгч та бүхэн харж байна. За шагналыг аймгийн Тэмээ соёл спорт уралдааны холбооны дэд тэргүүн Бадамжунай, Монголын Тэмээ соёл спорт уралдааны холбооны ерөнхий менежер Ариун Санаа, за сумын иргэдийн төлөөлөгч хурлын дарга Төгсбаатар, сумын засаг дарга Наран Заяа нар дулан өгч баяр хүргэлээ.
Шаргат таласан натад ярсаар ирэгүүдэ натагрын шаргат таласан натад ярсаар ирэгүүдэ. За энэхүү эрхэм хүндэт үзэгчтэй Өмнөг аймгийн Цогтуу сумын 2026 оны Тэмээний үеийн наадмын хурдан АТ-ийн энэхүү гарааны 6 дараас нэрэглээ. За ингээд одоо газар нутгаас олон сайхан одоо хурдан АТ-нуудаас одоо хөрөлцөн ирж байна. Ард дээр цогцолоод байгаа Өмнөг аймгийн Хамбог эзэм аймгийн алдартай Цэцэгдэрэн баяр баатарын одоо хурдан бор хотод орсон гэж харагдаж байна. Наадлаар энэ номингүй далбар малгай тогтолцсон Өмнөг аймгийн Цогтуу сумын үе яаж Хөөатрын Баян-мөнхийн одоо хурдан хатууд одоо энэ дундуурхан одоо гарч ирсэн харагдаж байна. Дунд энэ шар говцтой урлаж унтсан одоо хурдан хатууд Өмнөг аймгийн Баян улсын аймгийн алдартай Туламсрын Гүрэлбаатарын өсгөөрийн одоо хурдан хатууд оршиж харагдаж байна. За тэр араас одоо энэ цогоод байгаа одоо энэ Тэмүүлэнг одоо амар Тонголгийн Тэмүүлэнг одоо орчин Өмнөг аймгийн Баян улсын бас одоо ирж уралдаж байгаа. За мөн одоо арахнаас энэ 86 дугаар Өмнөг аймгийн Цогтуу сумын үеаш Төмөр өчрийн Бадар сүрэнгийн одоо Бадар бүрийн одоо хурдан хатууд оршиж байна. За ингээд одоо хурдан хатууд ард бөөн хатнууд оршиж байгаа үзэгчтэй. Хурдан хатны уралдааныг Өмнөг аймгийн Баян улсын аймгийн алдартай Ган төмрийн бүр өдөржийнхөө бүрэн төгсөө одоо хурдан хөх хатаа өгтөлсөн байгаа бол түүний ард дээр аймгийн алдартай Ган төмрийн бүр өдөржөө шүрдлүүлж байгаа. Жаагур яваараа овж шүрдлүүлж байгаа. За өөрийнх нь одоо улс халзаа одоо гараад ирсэн байгаа харагдаж байна. За наадлаар гой галтруудаа гарч ирж байгаа үзэгчтэй. Өмнөг аймгийн Цогтуу сумын алдартай яаж улаан хүүгээ оргил эрдний гой галтруудаа гарч ирсэн харагдаж байна. Цаал дээр Өмнөг аймгийн Цогтуу сумын аймгийн алдартай Гончигжин Гашгуугийн хүү Амар хоёрын одоо хурдан гарч ирсэн байгаа харагдаж байна. За бүр одоо цаалаар Өмнөг аймгийн хиний хатууд гарч ирж байгаа үзэгчтэй. Хөрмөн сумын Жанжинбүгийн аймгийн алдартай яаж Батулгын Хадбаатарын Чансаа шар одоо тэр цаалаар орсон байна. За 85 дугаартаа хурдан хатууд одоо араас нэлээ 86 дугаартаа Өмнөг аймгийн Цогтуу сумын үе яаж Төмөр 85 дугаартаа Дундгой аймгийн Дэлгэр хангаас өмнө яаж Соронзон болтын Ууган баярын одоо хурдан хатууд одоо араас одоо зүтгэж харж байна. Түүний ард дээр Өмнөг аймгийн Баян улсын аймгийн алдартай Туламсрынгийн Хөрөлбаатарын өсгөөрийн одоо хурдан хатууд оршиж байгаа. За ингээд өнгөний хатнуудаа ингээ харуулъя. Ингээ хурдан хатны уралдааныг Өмнөг аймгийн Баян улсын аймгийн алдартай яаж Ган төмрийн бүр өдөржийнхөө бүрэн төгсийн одоо хурдан хөх хатаа хөдөлсөн. Түүний ард дээр аймгийн алдартай Ган төмрийн бүр өдөрж улс алзан одоо гараад ирсэн байгаа харагдаж байна. Түүний ард дээр дахиад одоо Өмнөг аймгийн Баян улсын аймгийн алдартай Ган төмрийн бүр өдөржийн уян дээрээс урсан Амар Тонголгийн Тэмүүлэнгийн одоо хурдан 3 дээр одоо гарч ирсэн бол 4 дээр Өмнөг аймгийн Цогтуу сумын алдартай байж улаан хүүгээ оргил эрдний ганган гой галтруудаа гарч ирсэн байна. За цаатал дээр нь одоо 5 дээр бол Өмнөг аймгийн Цогтуу сумын аймгийн алдартай Гончигжин Гашгуугийн хүү Амар хоёрын одоо хурдан хатуудаа гарч иржээ. За ингээд энэ бүрэн төгсөн одоо хурдан хөх хатууд одоо энэ жил одоо хурдан байгаа Өмнөг аймгийн Хаан гурсумынхаа үсгийн урлаанд одоо бас одоо төрүүлсэн. За мөн одоо сум орнуудын чанартай хэд хэд наадмуудаас одоо айргцсан. Өмнөг аймгийн Баян улсын баяр наадмууд одоо мөн одоо төрүүлсэн. За хоёр дээр явж байгаа одоо улс халзан бол 2023 оны Өвөр хангай аймгийн улсын баяр наадмууд тайлгандаа төрүүлээд 2024 оны Төмөн Тэмээний баяр наадмууд одоо бас аман үзэнд одоо хурдалж байсан ийм одоо хурдан та Баян хонгор аймгийн Баян дээр одоо өгшөлтэй ийм одоо хурдан асч үзэгчтэй. За 3 дээр одоо мөн Өмнөг аймгийн Баян улсын аймгийн алдартай Ган төмрийн бүр өдөржийн ойж урдлуулж байгаа уян дээрээс модсон. За Амар Тонголгийн одоо Тэмүүлэнгийн одоо хурдан шар хатуудаа гараад ирсэн. За гой галтар бол 4 дээр одоо гарч ирж байгаа үзэгчтэй. Өмнөг аймгийн Баян далай сумын аймгийн алдартай яаж Хөөатрын 4 тайвны ганган улааны төлөө Өмнөг аймгийн Цогтуу сумын алдартай яаж улаан хүүгээ оргил эрдний гой галтар гэж өнөө жил шинэ 5 настай тийм ээ шилдэг сайхан уралдааныг гаргаж байгаа. Да 2026 оны 2025 оны 11-р сарын 28-ны өдөр их гой урд галын одоо нээлт буюу одоо Өмнөг аймгийн Мандалаа улсын нэрт тэмээчин Сэрэгийн сугуурсрын агсны одоо нэрмжил баяр наадмууд одоо төрөөснөөс хойш өнөө жил одоо Өвөр хангай одоо бүсийн уралдаанд аман үзэнд одоо оролцсон. Дорногой аймгийн бүсийн уралдаанд аман үзэнд одоо оролцсон. За ер нь одоо уралсан болгондоо сайрлуулж байгаа. Хамгийн сүүлд одоо
Дундгой аймгийн дэлгэр хангай сумын их уулын тэмээчд 2026 тамирны баяр наадамд хол тасархай дөрвсөн гоё галтрын хувьд. За наалтан одоо хашгүйгийн уулын хатад одоо бас хангар сайхан ачуудаа сайхан жонжуулаад одоо ороод ирсэн харагдаж байна. Хашгүйгийн уулын хатад одоо 2023 оны өмнө аймгийн цогтоосын тэмээний баяр наадамд одоо төрүүлж ирсэн. 2024 оны өмнө аймгийн төмөн тэмээний баяр наадамд одоо айрагдж ирсэн. Аргагүй одоо урдаата 6 дэр хэний тэмээ одоо орж иж үзэгчтэй. Өмнө аймгийн Баян Осмын аймаг алдартай Дуламсрангийн Хүрэл Баатарын хөө өмнө аймгийн Баян Осмын яач өсгөрийн одоо урдаа асуум алдартай байсан бол ар дээр нэн цолоотой тавчаадаа урдаад байгаа өмнө аймгийн Цогтоосмын үеяч Баттарын Цэрэнбалтын одоо урдан орн байна үзэгчтэй. За Цэцэгжэрлэн Батрын одоо урдан уулаан тийм ээ. Түүний хүү одоо Цэрэнбалтын одоо урдан тийм ээ. 6 дэр зөгөөтэй. Түүний арлаар Цэцэгдрэн Баяр Баатарын одоо урдан бор хат одоо орж ирлээ. За бор хат орсон. За Шаншаасар 8 дэр одоо орж иж байна үзэгчтэй. 9 дэр одоо орж иж байна. Өмнө аймгийн Хөрмөн сумын аймаг алдарт уяач Чансаасаар үсэн уяач Батулгын хад Баатарын Чансаашаар одоо энэ жил одоо суралцсан болгондоо бас айрагддаг төрүүлж байгаа ийм одоо урдаат бас одоо орж ирсэн байгаа харагдаж байна. Улаан хүүг оргил эрдний одоо хурдан гоё галтар. За Өмнө аймгийн Хөрмөн сумын аймаг алдарт уяач Чансаа авцэр үсэн уяач Батулгын хад Баатарын Чансаашаар гэсэн хоёр тийм ээ хөтлөөд эхэллээ. За хурдан 6 тэмээний байр бол өөрчлөгдлөө үзэгчтэй. 6 тэмээний байр бол одоо өөрчлөгдсөн маргаж байна. Гоё галтар Чансаашаар хоёр одоо хөтлөөд эхэлсэн. Ус алдсан 3 дээр явж байна. Өмнө аймгийн Баян Осмын аймаг алдарт байж Гандамрын бүрэг дөржинхөө бүрэн төгсөө одоо хурдан хөх хат бол 4 дээр одоо оршилж байна. За үзэр хоёр хат бол одоо өдөө амрын зайтай хөдлөөд эхэлсэн. За 3 дээр бол ус алзан явж байгаа шүү үзэгчтэй. Ус алзан. За бүрэн төгсийн хөх хат. За 5 дээр хэний хат явж байна. Амар тонголгийн Тэмүүдингийн одоо урдаа 5 дээр одоо орж байгаа. За 6 дээр хашгүйгийн Кончигжогийн хашгүйгийн хөө Амгалан баярын одоо урдаа хат одоо ингээд явж байгаа. Ингээ өзөрийн 6 хат бол арын хатнуудаас нэлээд одоо салцсан байгаа. Цэцэгжэрлэн Батрын хөө Цэрэнбалтын одоо урдан хүрээ хат бол 7 дээр үзэгчтэй. 8 дээр аймаг алдарт уяач Цэцэгдрэн Баяр Баатарын одоо урдан бороод за 9 дээр Өмнө аймгийн Баян Осмын сумын алдарт уяач Хүрэл Баатарын өсгөрийн одоо урдан шар хат гэсэн. За ингээд энэ одоо 9 хатууд бол ингээд арын хатуудаас холон тасраад ингээд оршилж байгаамаа. Өмнө аймгийн Цогтоосмын явгуул Монгол Улсын их хурлын гишүүн, за эдийн засгийн байнгын орны дарга, Монголын Тэмээн соёл спорт уралдааны холбооны ерөнхийлөгч, за Эренчин бямбын сэтэрч дарга бол одоо ерөнхийлөгч бол одоо энэ Өмнө аймгийн Цогтоосмын одоо унган одоо хүн байгаа. Тэр одоо энэ Өмнө аймгийн Цогтоосм бол одоо үеийн үед бол одоо энэ сайхан одоо Тэмээн соёл уралдааны холбоог бол одоо хөгжүүлж одоо ирсэн ийм түүхтэй. За ингээд одоо нэг 500 метрийн зай үлдсэндээ хөх хат наагур цаахаар нь ус алзанг очир уйг явуулсан даа үзэгчтэй. За өмнө Дундгой аймгийн Дэлгэр хангай сумын угуул их говийн хурдгалын уяач очир уйг ус алзан саагур одоо гаргаж ирсэн. Их говийн хурдгал маань энэ жил одоо сайн мөсөн орнуудын чанартай том жижиг наадам хэлсэн 81 одоо айраг төрөв хүрсэн байлээ. 81 айраг төрөөнөөс за унсан одоо хурд хурдан тэмээнэ одоо унаж хурдууж амжилт гаргасаж за их говийн хурдгалынхаа 2020 одоо энэ 5-аас 2026 оны циклийн одоо уралдаанд бол одоо хөлөрлөө уралдаанд 32 айраг дүр одоо хүрснээрээ шилдэг уралдаанч болсон одоо энэ уралдаанч цаатлаар цэнгэр дээлтэй уралдаанч унсан очир уйг байна. Ингээд Өмнө аймгийн Баян Осмын аймаг алдарт Гандамрын бүрэг дөржин одоо ус алзан хөдөлсөн юун дээр гараад сөнгөн дээр одоо гараад ирсэн байна. Чансаашаар 2 дээр шүүзэгчтэй. Чансаашаар одоо 2 дээр одоо гарч байна. 3 дээр бүрэн төгсөн хөх хат одоо оршуулж байгаа. 4 дээр Өмнө аймгийн Цогтоосмын сумын алдарт байж Улаан хүүгийн оргил эрдэнэ одоо гоё галтар одоо оршуулж байгаа. За ингээд энэ дөрвөн хатны хоорондоо дөмөг уралдаа гарахандаа үзэгчтэй. За ус алзан бол 6 настай юм байгаа шүү үзэгчтэй. Ус алзан бол 6 настай. Чансаашаар 7 настай үзэгчтэй. Хөх хат 7 настай, гоё галтар 5 настай. За ингээд яг энэ цагт одоо уралдаж байгаа ийм эдгэрхэн дөрвөн тэмээ бол одоо ингээд Өмнө аймгийн Цогтоосмын 2026 оны за энэ сайхан баяр наадмын хурдан хатны уралдааныг одоо хөдөөд одоо оршуулж байна. За ус алзан бүтэн баяраа гарч ирлээ даа үзэгчтэй. Урс алзан өнөөдөр урамтай цаг уралдааныг гаргаж байна. Чансаашаар 2 дээр үзэгчтэй Өмнө аймгийн Хөрмөн сумын Жанжинбагийн аймгийн алдарт бай Чансаашаар үсэн одоо яаж Батулгын хад Баатарын Чансаашаар 2 дээр за бүрэн төгс хөх хатаа одоо явуулж ирсэн. За эндээс нэг 200 м за үлдсэн даа үзэгчтэй. Өмнө аймгийн Цогтоосмын 2026 оны Тэмээний баяр наадмын одоо 2 хурдан одоо барайнд ороод хэдхэн мөч одоо үрцээ. За Өмнө аймгийн Баян Осмын аймгийн алдарт бай Гандамрын бүрэг дөржин ус алзан одоо хөдөлсөн Чансаашаарыг саатлаар уралдааж явуулсан да. За Чансаашаар за хөх тэмээ хоёр хоорондоо үзүүштэй уралдааныг бол гаргаж ил байгаа харагдаж байна шүү үзэгчтэй. За ингээд алсын шар зурхаа дээр аль нь дөрөв гэлтэж энэ баяр наадмын төрөө айргийг хүртэж түүхэн уралдааныг гаргахыг одоо бүгдээрээ харъя. За ингээ ус алзан бол яваад байгаа. За араар орсон уу. За ингээд Чансаашаар төрүүлж үзэгчтэй Өмнө аймгийн
Хөрмөн сүмийн аймгийн алдар туяаж Батулган Хадбаатарын Чансаашаар төрүүлээ үзэгчтэй. За аймгийн алдар туяаж Батулган Хадбаатарын Чансаашаар төрүүлээ. За хоёр дээр за Өмнөг аймгийн Баян улсын аймгийн алдар Гантүмрийн бүрв төрж одоо Хурдан хотод орж ирж байна. Гурав дээр гой галтар орж ирлээ. Оргил сайхны Улаанхүүгийн оргилны одоо гой галтар гурав дээр одоо хурдалсан. За дөрөв дээр бүрэн төгсөө одоо хурдаа дөрөв дээр одоо орж ирсэн. За ингээд өдөрийн дөрөв хат маань одоо ингээд ороод ирсэн. За тав дээр хиний хат орж ирж шүү. За хиний хат орж ирлээ. Өмнөг аймгийн Баян улсын аймгийн Тэмүүлэнгийн одоо амар тунгалгийн Тэмүүлэнгийн тав дээр 6 дээр одоо хиний хатад орж ирж байна. Цэрэн балтын одоо хурдан хатад орж ирж байна. За ингээд эхний 6 хат бол одоо ингээд хурдан хатны уралдааныг одоо хөтлөөд 6 хатад орж ирсэн. За өнөөдөр уус алсан маань цогтоо суугаа наадамд сайхан урлаа. Сэтгэлээ болох. За тэглээ маш их баяртай байна. Би надад энэ дээр бас зүүн бүс болгоход ирж сайхан оруулж энэ жил сумынхаа наадамд орж ирээд 3 хаттай ирсэн 3-уулаа орлоо. Тэгээд сэтгэл маш өндөр байна. За уус алсан энэ жил хэлэх урлаа. За 7-8 дугаар урлаа болчих юм болоо. Сая аймгийн төмөн дэмэнд очиж урлаа зургаалчаад ирсэн. Тэгээд энэ дээр ирж сайхан орлоо. Маш баяртай байна. Цогтоо сумында бас баян наадмын төшөл. За тэглээ энэ сайхан өдөр сумынхаа баян наадам гэж байгаа нийт цогтоочудаа бас баян наадмын дэвшүүлээ. Сайхан наацгаар жилээ да. За гой галтар өнөөдөр нутгийн дэвжин дээр сайхан харагдлаа. Баяр хүргэе. За тэглээ маш их баяртай байна. Тэгээ сумда уралдсан болгондоо харагдаж байгаа миний тийм ээ. За энэ жилийн хэд хуралдаан болчихоо? За энэ жилийн одоо 15 дахь уралдаа. 5 төрүүлээ 7 ам үзүүдэд нэг харагдаж байна. За нутгийн олноо тэмээний баяр наадам төшөлтэй. За цогтоо сумынхаа одоо өдөрлөгөөдөл болон тэмээ холбооныхаа соёлын хүнд нь энэ хүн наадмын зохион байгуулж байгаад нь одоо баярсан таласнаа илэрхийлье. За тэгээд газраас цугласан тэмээчдтэй дараагийнх нь уралдаанд намжилт хүсье. Тэгээд төргөн дэлгэр сайхан наадам болж байна. За Өмнөг аймгийн Цогтгоо сумын 2026 оны Тэмээний баяр наадам үеэр зохион байгуулагдсан бас нэгэн сонирхолтой уралдаан наадам тэмцээн бол за Тэмээтэй ганган сайхан хосын төрлийн одоо тэмцээн байлаа. За энэ төрлийн тэмцээнд бол 3 хос одоо оролцсон байгаа. За ингээд Тэмээнийхээ одоо зүс өөрсдийнхөө өмсөн хувцас, эдлэл хэрэглэл, Тэмээний эдлэл хэрэглэл гээд олон зүйлүүдийг бас харуулж оролцсон. Одоо Тэмээтэй ганган хосын тэмцээн зохион байгуулалттай хөргөн дэлгэрүүлж за ингээд одоо тусгаалan гарсан шүүгчнэр одоо шүүж тунгааж Тэмээчдийн эдлэл хэрэглэл болон Тэмээний эдлэл хэрэглэл за Тэмээний зүс за өөрсдийнх нь одоо Тэмээгээ хэрэгэн эдэлж хэрэглэж байгаа одоо бүхэл зүйлүүдийг надад харж Тэмээтэй ганган сайхан хосын тэмцээнийг одоо шүүн тунгаан явуулсан юм аа. За ингээд Өмнөг аймгийн Цогтгоо сумын 2026 оны Тэмээтэй ганган хосын тэмцээний 1-р ойрон Цогтгоо сумын найзуугаас оролцогч Наран гарав шинэ охин нар 1-р ойронд орсон бол 2-р ойрон Цогтгоо сумын Замын шанд багаас оролцсон инх мөнх отхон сүрнаар орлоо. За харин 3-р ойрон Цогтгоо сумын найзуугаас оролцогч Чулуунхүү мөнгөн цогт нар шалгарсан амжилтыг үзүүлсэн юм аа. Харааны 6 дээр одоо ирсэн. Ингээд Өмнөг аймгийн Цогтгоо сумын 2026 оны Тэмээний баяр наадмын хурдан тайлагны уралдаанд одоо хурдан тайлагнуудыг 6-аар одоо сайхан оруулсан. За ер нь одоо Цогтгоо сумын одоо энэ зохион байгуулалтын сүмэн Тэмээ морины уралдааныг бол тэгшдүүрэн сайхан одоо зохион байгуулдаг. За хамгийн наадмын 27 Өмнөг аймгийн Цогтгоо сумын наадмын тааш Ганхүүгийн очир үеийн одоо хурдан тайлаг гарсан. Наадлаараа 110 дугаар уралдаанд Өмнөг аймгийн Цогцын сумын уяач их говь хурдгаалын уяач Мядгийн аюушийн одоо хурдан тайлаг бас гарч харагдаж байна. За хурдан тайлагны уралдааны чинь 2 дугаар уралдааны зөв Өмнөг аймгийн Цогтгоо сумын аймгийн алдарт байж Доодорчийн алдар сайхан уйшрлуулж байгаа. Өмнөг аймгийн Булган сумын Сайхүүгийн дүмбэрийн одоо хурдан бор тайлаг очтойхон гарч ирээд оргилуун сайхан одоо хөдлөөд эхэллээ үзэгчтэй. Аяа. Сайхүү сайн согтдог хөвгүүд бол одоо сайн ундаг аргагүй одоо сайхан гаргаж одоо явж ирлээ. За ингээд Өмнөг аймгийн Булган сумын уяа Сайхүүгийн дүмбэрийн одоо хурдан тайлаг бор тайлаг Өмнөг аймгийн 2000 Цогтгоо сумын 2026 оны Тэмээний баяр наадмын хурдан тайлагны уралдааныг одоо хөтөлсөн. Ард дээр нь Өмнөг аймгийн Цогцын сумын их говь хурдгаалын уяач Мядгийн аюушийн одоо хурдан тайлаг одоо гарч ирсэн харагдаж байна. За цаатлаар энэ Шаваатрын мөнгө төвшингийн уйжруулж байгаа энэ Өмнөг аймгийн Цогцын сумын уяач Цэнд аюушийн хонгоржийн одоо хурдан тайлаг одоо гарч ирсэн юм шиг харагдаж байна шүү үзэгчтэй. За мөн одоо цаатлаар 12 дугаар уралдааны зам одоо хурдан тайлаг одоо бас нэлээд ширүүхэн үлдээ одоо гарч ирсэн. За мөн одоо бас энэ 27 дугаар уралдааны зам Өмнөг аймгийн Цогтгоо сумын сумын алдарт Ганхүүгийн очир үеийн тайлаг өнөө жил одоо энэ Мандал даваа сумын баяр наадамд бас хайргдсан ийм одоо хурдан тайлаг одоо орж ирлээ.
За одоо орж иж байгаа харагдаж шүү үзэгчтэй. 20 за өнгөн дээр одоо хэний тайлаг одоо орж иж байгаа үзэгчтэй. Өмнө гоомгийн Бацгийн сайн баярын улсын алдрын тайлаг, Баян улсын сумын улсын алдрын тайлаг одоо орж иж байгаа харагдаж байна. За одоо жоо хойшлоод дугаараа 110 дугаар тавралаар зөвсөн мөн одоо өмнө гоомгийн зохицсон сумын харьяата их гой урд галын уяач Мядгийн аюушин одоо урд нь шар тайлаг 5 дээр одоо орж ирлээ. 5 дээр одоо орж ирээд тайлгын оролдоно гэсэн. Зарын тайлганд одоо орж байгаа. 3 тайлгын занаа тайлгын дугаараа Өмнө гоомгийн зохицсон уяач Сумьягийн мөнгөн буянгийн одоо урд тайлаг нэлээд ширүүг үүдээ орж ирсэн. Цаатал дээр нь 58 дугаартаа урдааны дунд Өмнө гоомгийн цогтгоос уяач за хэний тайлаг хар хүний жаргал сүрэнгийн одоо урд тайлаг жаргал сүрэнгийн одоо урд тайлаг одоо орж иж байгаа харагдаж байна. За ингээд одоо үзүүрийн тайлгууд нэлээд зүтгээ таарч ирээд хурдан тайлгын уралдааныг нэлээд ширүүг үүдээ гарч ирээд хурдан тайлгын уралдааныг хөтөллөө. За энэ 60 дугаартай жижиг хүүгүүд урдан шар тайлаг бол Өмнө гоомгийн цогтгоос уяач Сумьягийн мөнгөн буянгийн одоо урдан тайлаг байгаа юм үзэгчтэй. Дорногоо хөвгшилтэй юм одоо хурдан тайлгаа. За Сомор нутгийн наадамд бол одоо сайхан уралдаг ийм одоо хурдан тайлаг да. За одоо уршилнаа. Үзүүрийн 5 тайлагч бол нэлээд явсан. За Сайхуугийн Төм баярын одоо хурдан бор тайлаг зөв тал руугаа хатуурсаар байгаад хойшилчлаа үзэгчтэй. 5 руу одоо орчлаа. Сая бол хурдан тайлагын уралдааныг нэлээд ширүүг үүдээ гарч ирээд хурдан тайлагын уралдааныг хөдөлж удаа гарч яасан чинь. За ингээд жоо хөлийнх нь чинь жоо суларчлаа. Сая зөв тал руугаа нэлээд хантаараад эргээд зам руу одоо сайн талд оруулаа. Дөрөвдөр Өмнө гоомгийн цогцсон сумын харьяата их гой урд галын уяач Мядгийн аюушин одоо урд нь шар тайлаг 4 дээр одоо гарч ирсэн. За ингээд өнгөний 3 тайлгууд одоо гарч ирсэн байгаа шүү үзэгчтэй. За ингээд одоо хурдан тайлагны уралдааныг Өмнө гоомгийн Баян улсын Монгол улсын алдарт уяач Баян Батг галын уяач Монгол улсын алдарт уяач Бацгийн сайн баярын одоо буушаар одоо хөтөлсөн байгаа. За хоёр дээр Өмнө гоомгийн Баян улсын Баян Батг галын уяач аймгийн алдарт Шааватрын мөнгө түшингүй үйлдвэрлэж байгаа. Өмнө гоомгийн Хам богд цэмэн уяач Цэндэвшин онгоржин одоо урдан тайлаг одоо орж ирсэн дээ. Өнөө жил одоо Сум аймгийн орон нутгийн чанартай хэдэд наадамд одоо айрэгдсэн юм одоо урдан тайлаг хоёр лөө одоо орж иж байгаа харагдаж байна. 3 дээр Өмнө гоомгийн Мандал улсын аймгийн алдарт уяач Сугар сүрэнгийн Төвшин баярыг одоо ойж урдлуулж байгаа. Өмнө гоомгийн зөгцсөн сумын харьяат их гой урд галын уяач Мядгийн аюушин гал шар 3 дээр одоо гарч ирсэн бол 4 дээр мөн одоо Өмнө гоомгийн зөгцсөн сумын уяач Мядгийн аюушин их гой урд галын уяач Мядгийн аюушин одоо хүрэн тайлаг нь одоо гараад ирсэн. За ингээд одоо Өмнө гоомгийн зөгцсөн сумын харьяат Монгол улсын авраг тариаланч аймгийн алдарт уяач Давжигын одоо гэрүүлийн хүн за их гой урд галын уяаны за төлөөлөн өдрөх зөвлөлийн гишүүн за Мядгийн аюушгын одоо хурдан 2 тайлаг 2 3 дээр одоо гарч ирсэн байна. Аргагүй одоо олон жил тэмээх Тэнгэрлэг амтныг одоо энэ тэмээ соёлыг хөгжүүлэхэд өөрсдөө хувь нэмэр оруулж байгаа ийм сайхан мундаг хүмүүстэй их гой урдгалдаа одоо бас томоохон цагаан үүргийн одоо гүйцэтгэж одоо бас залуучуудаа дэмжиж одоо бас ажилдаг. За ингээд одоо тэмээгээ уйж хамтарч одоо ингэж дөрөв нийлүүлэн бас одоо явдаг. Ингээд Мядгийн аюу шалдар уяачийн одоо 2 тайлаг 3 4 дээр юм жоо хаашаа суучих. Хаашаа суучих. За нэг буушаар хөтөлсөн ар дээр нь Шааватрын мөнгө түвшингүй үйлдвэрлэж Өмнө гоомгийн Хам богд цэмэн хонгорж одоо урд нь шар тайлаг. За 5 дээр Өмнө гоомгийн цогтгоос аймгийн алдарт байж Тоодоржийн алдар цагнаа үйлдвэрлэж байгаа. Өмнө гоомгийн Болгон сумын Сайхуугийн Төм баярын бор тайлаг түрүү хөтөлжсэн жоохон антаараад 5 руу одоо орсон байгаа. За 6 дээр 58 дугаартаа урдааны дунд Өмнө гоомгийн цогтгоос уяач хар хүний жаргал сүрэнгийн одоо урдан шар тайлаг ороод ирсэн байгаа шүү үзэгчтэй. За энэ одоо хурдан тайлаг бол одоо 6 дээр одоо ороод ирсэн. Эхний 6 тайлаг бол тасарсан юм байна. За 7-гийн тайлыг одоо харуулъя. 7 дээр 27 дугаартаа урдааны дунд урдсан 27 дугаартаа урдааны дунд Өмнө гоомгийн цогтгоос сумын алдарт байж Ханхүүгийн очиргийн одоо хурдан шар тайлаг 7 дээр одоо орж ирлээ. 8 дээр 60 дугаартаа урдааны дунд Өмнө гоомгийн цогтгоос уяач Сумьягийн мөнгөн буянгийн одоо урдан шар тайлаг 8 дээр одоо орж ирлээ. За 9 тайлгаар орчих шүү. Араа ширэгүүдээ одоо орж ирж байна. 9 дээр 30 дугаартаа урдааны дунд Өмнө гоомгийн цогтгоос их гой урд галын уяач цэцэг сүрэнгийн одоо хоёрын одоо урдан тайлаг одоо орж ирлээ. Сумын алдарт уяач өөрийн Сүхбаатар одоо унтсан байгаа харагдаж байна шүү үзэгчтэй. За энэ одоо цөөлхий яваарай. Өмнө гоомгийн цогтгоос уяач цэцэг сүрэнгийн одоо хоёрын товруу улаан гэдэг одоо тайлгаа одоо улаан тайлаг бол одоо ууран хэлбэртэй одоо ийм сайхан одоо урдан тайлаг одоо орсон. За зэрэгцээ яваарай. За одоо хоёр гэдэг цэцэг сүрэнгийн одоо хоёр гэдэг хамгийн алдарт уяач Төвдөн дөржин ууган баяр дээр одоо бас уяас тэмээнийхээ уяас болдог тааруулан одоо ойж урдуулдаг. Өчигдөр одоо тэмээчд дуулж байна. Энэ тэмээний баяр дээр бас дууны уралдаанд одоо 3-т орсон
Өнөөдөр ингээд тайлг нь бол араа ширүүхэн үлдээ гарч ирээд араа одоо урагшилж байгаа харин түүний уралдаар одоо явж байгаа тайлгууд Өмнөд Аймгийн зөвхөн сумын яа Сумьягийн мөнгөн буянгийн одоо урдны шар тайлг байгаа шүү дээ штэ. Дорногов одоо урагшилтаа ийм одоо урдан тайлгаа. За одоо урагшилнаа өдөрт 18 дугаартай урдааны дүндурдсан Өмнөд Аймгийн Мандал сумын аймгийн алдартай яж Сугуурсрын нүшин баярын одоо хөрлөөж байгаа. Өмнөд Аймгийн зөвхөн яриад их гоё урдгалын яаш Мядгийн аюушин одоо урдан шар тайлг хамгийн наалтан одоо гараад ирсэн бол за шар тайлгын саалтанд шамбар мулгаатай сайн зөвтөмсөн Өмнөд Аймгийн цогтгоо сумын аймгийн алдартай Тоодоржин алдар сайхны үеч хөрлөөж байгаа. Өмнөд Аймгийн Булган сумын үеач Саян хөгийн дүмбэрийн одоо урдан тайлг гарч иржээ. За дөрөвдөр Өмнөд Аймгийн зөвхөн сумын үеач Мядгийн аюушин одоо урдан хөрөн тайлг одоо шар тайлг бас одоо гараад ирсэн байгаа. За энэ жил одоо бас энэ аймаг сүм орнуудын чанартай олон наадамд бас одоо хайрыг төрүүлсэндээ Өмнөд Аймгийн цогтгоо сумын аймгийн алдартай Нөмдөн жогон мөрийн үеэн дээрээс одоо мордсон тайлг. За 5 дээр Өмнөд Аймгийн Баян сумын аймгийн алдартай Шаваатрын мөнгө төвшингийн үеж хөрлөөж байгаа. Өмнөд Аймгийн цогтгоо Хамбог сумын үеач Цэндэшийн хонгоржийн одоо урдан тайлг одоо гарч ирсэн байгаа. Тэгштэй Баян аймгийн Баян өндөр сумын үеач одоо огшилтай ийм одоо урдан тайлг шүү үзэгчтэй. За ингээд эхний 5 тайлг бол одоо арын тайлг гэсэн нэлээ холгон тасраад Өмнөд Аймгийн цогтгоо сумын 2026 оны Тэмээний үеийн наадам хурдан тайлгын уралдааныг одоо хөдлөөд одоо оршилж байгаа. Зам руу ороод ирлээ. Бүрэн төгсөл. Бүрэн дүүрэн эзэмшүүтэй. Бүрэн төгс гэдэг одоо уралдаан чигтэл бол харахгүй одоо энэ цагт бол Тэмээний өв соёлыг тээж яваа. За энэ одоо энэ Монголынхаа өв соёлыг нүүдэлчин ард түмний тэр их одоо улс одоо Монгол хүүхдүүдийн одоо малчин хүүхдүүдийн тэр сайхан одоо өв соёлыг тээж олон нийтэд одоо харуулж байгаа ийм л одоо 3 мундаг одоо уралдаанч хүүхдүүд одоо энэ үзүүрийн 3 тайлгийг одоо унтсан их сайхан одоо сурагчлуулаад одоо урагшилж байна. За тэгээд одоо энэ Монголын өнөц одоо өв соёл бол яахан аргагүй одоо энэ Тэмээ морины одоо уралдаан байгаа. Тэр тус за хэний 3 тайлг бол одоо хол тасарсан арын тайлгийн үнцээ ихээр одоо салсан. За энэ 2 тайлгын ард дээр бол буушаар одоо явж байгаа. Өмнөд Аймгийн Баян сумын Монгол улсын алдартай Батцхан сайн баярын одоо урдан шар тайлг явж байгаа. За 2 тайлг. За одоо нэг 500 метрийн зай үлдсэндээ тавилангийн үзүүр рүү одоо орж ирсэндээ үзэгчтэй. Үзүүрийн уралдаан дээр хэний тайлг төрүүлэн ирж төмөн олныг байсгаж Өмнөд Аймгийн зөвхөн сумын 2026 оны Тэмээний баяр наадмын төрөө үртгийг одоо тун удахгүй бүгдээрээ харах болно. За шар тайлг наадлын зөв талдаа яваад байгаа. За цааталтан сайн хөгийн төмөн баярын одоо урдан бор тайлг яваад байгаа. За яг дагаад орно шүү. За эхний 2 тайлгын хооронд за бор тайлгийг сайн хөгийн сайн зөв цаагуур нь гаргаж ирсэн. Бор тайлгийг одоо гаргаж ирсэн. За эндээс нэг 200 300 метрийн за үлдлээ. Аргагүй одоо энэ Өмнөд Аймгийн цогтгоо сумын одоо морь Тэмээний барайны газар бол одоо чанга шүүдээ өгсөж орж ирнэ. Аргагүй одоо шандас шалганаа. Уралдаанч хүүхдүүдийн бас чадрыг шалганаа. За араас нь буушаар одоо орж иж жоох ийшээ явж байгаа. Буушаар одоо араас нь одоо зүтгэж одоо орж иж байгаа шиг байна үзэгчтэй. Буушаар одоо араас нь орж иж байна. За ингээд сайн зөвхөн унсан Өмнөд Аймгийн Булган сумын үеач Саян хөгийн дүмбэрийн одоо урдан бор тайлг. За буушаар наад араас нь буудлаа үзэгчтэй. За бас л үзүүдээр буудаж байгаа харагдаж байна шүү буушаар. За ингээд хурдан тайлгны Өмнөд Аймгийн цогтгоо сумын 2026 оны баяр наадмын одоо хурдан тайлг барайд орж ирэхэд за Өмнөд Аймгийн Булган сумын үеач жоох өнгөрөөр Саян хөгийн Төмбөрийн одоо хурдан тайлг төрүүлээ үзэгчтэй. За амын үзүүн дээр Өмнөд Аймгийн цогцсон яач их гоё урдгалын яач аюушин Мядгийн аюушин одоо урдан шар тайлг. За айргийн 3 дээр Өмнөд Аймгийн Баян сумын Монгол улсын алдартай Батцхан сайн баярын одоо урдан шар тайлг одоо бас ингээд айргийн 3 одоо урдаллаа. За ингээд одоо үзүүрийн уралдаан бас үзүүштэй сайхан боллоо доо. За буушарч бас араас нэхэж сайхан орж иж уралдааныг одоо гаргаж харагдаж байна. За 4-ийн тайлг бас хэний тайлг байна? Тэгээд эргээд харагдаж байна. Өмнөд Аймгийн цогцсон юм яриад их гоё урдгалын уяач Мядгийн аюушин одоо урдан тайлг одоо ингээ айргийн 3 одоо ордолж харагдаж байна. Айргийн 3 одоо ордолж байна. За айргийн 3 одоо айргийн 3 айргийн 4 одоо ордоллаа. Айргийн 4 одоо ордоллаа. Өмнөд Аймгийн цогтгоо сумын аймгийн алдартай Төвдөн дөржийн Уган баярын хөө Пүрэв доог ойж урд урдан шар тайлгаа. Энэ одоо энэ жил бас уралцсан болгондоо бас айрыг төрүүлж байгаа юм одоо урдан шар тайлаг. За Өмнөд Аймгийн одоо цогтгоо сумынхаа баяр наадамд бас айргийн 4 одоо ордож байна. За 6-гаад одоо харандаа. За цаатлаар одоо Өмнөд Аймгийн Баян сумын үеач хэний тайлг одоо цогтгоо сумын үеач Ганхүүгийн Очруугийн тайлг одоо орж ирсэн. Наадал дээр нь 58 дугаартай уралдааны зомдорсон. За хүүхдүүд нь гүйсэндээ бүгдээрээ л гүйж байгаа шиг байна. За 58 дугаартай уралдааны зомд одоо морцсон. Өмнөд Аймгийн цогтгоо сумын үеач Хар хүний жаргал сүрэнгийн одоо урдан тайлг айргийн 5 одоо урдалж байна үзэгчтэй. Өмнөд Аймгийн цогтгоо сумын
Сумын алдарт оёч ган тогт ган жүгөр одоо ууж хурлуулдаг тайлаг айргийн 5 дурд ордоллоо. За 6 дээр одоо тогтоосон үеж ган хүүгийн очиргийн тайлаг удлаа. 7 дээр одоо хэний тайлаг одоо орж иж байна үзэгчтэй. 30 дугаартаа ордон өмнө гомд тогтоосон үеж цэцэгсрэнгийн одоо ирээ одоо ордон тайлаг хурдалж байна. За өнөөдөр ингээд цогтоо суманд маань бас Тэмээний баяр наадам өргөн дэлгэр болж за ер нь одоо энэ 25-аас 2026 оны одоос өвлийн одоо Тэмээний баяр фестивал ивентүүд маань бас өндөрлж явах шиг байна. Тэгээд энэ жилийн одоо баяр наадамуудыг сайхан дүгнээд хэлэхгүй тий. Тэгэхээр энэ жилийн одоо өнгөрсөн жил бас Тэмээний уралдаа маш сайхан амжилттай боллоо. Энэ жилийн нэг онцлог бол одоо ирээдүйн хурд гэж торомны маш одоо том уралдаанаар эхэлсэн. Мөн одоо шилбэн тайлгийг одоо нас нэмэж уралдууллаа. Дээрээс нь Монгол улсын ерөнхийлөгч Ивэл Дорой Дундгой аймгийн хамжааг зохион байгуулж монголчууд маань Тэмээний өдөртөө боллоо. Мөн Өмнөгүй аймгийн Төмөн Тэмээний баяр амжилттай сайхан болж Монгол улсын ерөнхий сайд маань очиж мөн одоо төрийн 3 өндөрлөг энэ жил Тэмээ рүү анхаарсан ийм он жилүүд байлаа. За эх жилийн уралдаанууд мөн он цагаараа сайхан эхэлнэ. Мөн одоо дэлхийн дээр байдаг Тэмээ овогтны бүх одоо Тэмээ бүхий дэлхийн холбооны одоо хурлыг Өмнөгүй аймаг зохион байгуулахаар төлөвлөд ажиллаж байна. Мөн одоо эх жилүүдэд одоо шилбэн тайлаг, мөн одоо богны зай, мөн одоо Тэмээтэй спорт төрлүүдийн тоог нэмэгдүүлэх гэсэн олон ажлууд байна. Мөн одоо шилмэл одоо инг буур сайхан хос Тэмээний Атан Тэмээ мөн одоо уралдааны Тэмээнүүдэд бай шагналыг Монголын одоо үндэсний үйлдвэрлэх Эрдэнэ твсдээр Тэмээний дүрс бүхий зурагтайгаар хавлуулж гарах ийм одоо ерөнхий хэрэглэгчийн шийдвэр гарсан байгаа. Тэгэхээр энэ одоо бүтээгдэхүүнийг бас бий боловсруулах тал дээр бас санаачлан ажиллагаар ингээд төлөвлөж байна. Тэгээд өнгөрсөн жил болон өмнөх жилүүд мөн эх жилүүдийн одоо Тэмээний баярыг хөтөлж олон нийтэд одоо түгээн дэлгэрэх үнэтэй өнөмөр болж байгаа 2 найз таваас ажлын амжилт үлсээ аян зам нь үлзийтэй байг одоо мөн Тэмээчидтэй хамгийн сайн сайхан нөхсөе. Удахгүй болох одоо өвгдөө илдэг өнтөө сайхан морин жилдээ сайхан шинэлж уран хавартаа сайхан золгоорой гэж ирвэ. За Өмнөгүй аймгийн цогтоосон 2026 оны Тэмээний баяр наадам өргөн дэлгэр одоо үргэлжилж байлаа. Ингээд Тэмээний баяр наадмын үеэр шилмэл тэмээнүүдийг одоо тодруулах үйл ажиллагаанууд одоо явагдсан байгаа. За тухайлбал одоо шилмэл буур, шилмэл ат, шилмэл ингэнүүдийг одоо тодруулсан. За энэ төрлийн тэмцээн уралдаанд бол Өмнөгүй аймгийн цогтоосон малчид Тэмээчид манаас өргөн дэлгэр оролцож өөрсдийнхөө тэмээн сүргийн одоо сор болсон одоо олон сайхан шилмэл тэмээнүүдээс авчирж ирж одоо оролцсон юм аа. За ингээд шилмэл буурын төрлийн одоо тэмцээн уралдаан бол одоо эхэлсэн байгаа. За энэ төрлийн тэмцээнд нийтдээ 10 буур одоо оролцсон. Гэхэд Тэмээчид малчид маань одоо өөрсдийнхөө буурыг одоо үзэгч олон өмнөөр одоо сайхан өөрсдөө сайн хөтлөөд за тэгээд одоо хөтлөгчдөр ирж өөрийнхөө буурны хэв шинж алдар гавья. За мөн одоо шилмэл шинжүүдийн одоо сайхан хэлж одоо оролцсон байгаа. Ингээд 10 буур одоо орсуулсан. За ингээд үзэгч таахан бол одоо Өмнөгүй аймгийн цогтоосон 2026 оны Тэмээний баяр наадмын шилмэл буурны төрөлд одоо оролцож байгаа буурнуудыг одоо харж байна. Тэмээ сүргийн сүрж явахаа болсон аргагүй одоо олон сайхан буурнууд бас энэ одоо уралдаан тэмцээнд одоо ирж оролцсон юм аа. За ингээд шилмэл буурны тэмцээн одоо амжилттай явагдаж өндөрлөхөд тэргүүн байранд Бортогогийн малчин Сумягийн ханы эцэг өрөн буур одоо бас 1-р байранд одоо орсон. 2-р байранд Замын Шандуугийн малчин Батцаахны Галбын говийн Гангу улаан одоо Тэмээний гүшилтэй улаан буур одоо 2-д орсон. 3-р байранд Бортогогийн малчин Батбаярын одоо хөрөн буур орсон. За энэ хөрөн буур одоо мөн одоо ханы эцэг хөрөн гүшилтэй буур байсан юм аа. За ингээд шилмэл буурыг тодруулах үйл ажиллагаа амжилттай явагдаж өндөрлсөн байгаа. Сайхан атыг тодруулах одоо үйл ажиллагаа уралдаан тэмцээн маань одоо эхэлсэн байгаа. За сайхан атны төрөл нийтээ бас 12 ат одоо оролцсон. Нэлхээ одоо өргөн дэлгэр манай цогтоосон малчид маань 2026 оны Тэмээний баяр наадамд бас үнэхээр ач холбогдол өгч олон сайхан тэмээнүүдэд шилмлүүдэд авчирч одоо баяр наадамд оролцож шилдэг сайхан одоо амжилтуудыг гаргаж наадамчин олондоо одоо хүндэтгэл үзүүлж наадамдаа үнэхээр одоо ач холбогдол өгч оролцсон. Эндээс одоо харагдаж байсан юм аа. За ингээд одоо хатнуудыг бол мөн л одоо наадамчин одоо олны дундуур одоо явуулж наадмын талбайгаа нар зөв тойроож за тэндээс нь малчид үзэгчид шүүгчид одоо шүүж тунгааж шилмэл сайхан хатнуудыг одоо тодруулсан. За нийтдээ 12 одоо хат оролцсон байгаа. За ингээд шилмэл сайхан хатыг тодруулах уралдаан тэмцээн өндөрлсөний дараагаар тэргүүн байранд Бортогогийн малчин Сугрын хүрээ хат одоо орсон амжилт үзүүллээ. 2-р байранд Бортогогийн малчин Зоригт Баатар улаат, 3-р байранд Найзуугийн малчин Алдар сайхны улаат одоо орсон амжилтыг үзүүлсэн байгаа. За ингээд баяр наадмын одоо шагнал гардуулах арга хэмжээний үеэр шилмэл сайхан хатны төрөлд одоо оролцсон шагнал байранд орсон хатнуудын эзэн хүмүүст нь за өргөмжлөл медаль мөнгөн шагналыг зохион байгуулагчийн зүгээс гардуулан өгч баяр хүргэсэн юм аа. Тэмээний
За энэхүү шилмэл буур шилмэл сайхан атыг тодруулсны дараагаар шилмэл сайхан ингээний төрөлд нийтдээ 17 ингийн одоо оролцсон. За ер нь одоо хамгийн олон одоо тэмээ оролцсон одоо төрөл бол яахан аргагүй одоо энэ ингийн одоо сайхан ингийг одоо тодруулах үйл ажиллагаа байлаа. За тэгээд манай тэмээчид малчид маань тэмцээний журам дурмын дагуу нэг нэгээр одоо сайхан ингнүүдэд хөтөлж орж ирээд за үзэгч олон дүмэндээ харуулад за тэгээд эндээс одоо тусгаалan гарсан шүүгчнэр ингийн тэмээний одоо хэв шинж өснөөс за хэлбэр хийц гэдэг одоо бүхэл зүйлүүдийг харж тунгааж одоо шилмэл сайхан ингнүүдийг одоо тодруулсан юм аа. Ингээд нийт 17 инг бол одоо араараас орж шилмэл төрөлдөө одоо өрсөлдсөн байгаа. За ингээд шилмэл сайхан ингнүүдийг тодруулж дүн гарахад 1-р тэргүүн байранд Бордог багийн малчин Амгаланбаатар ханы эцэг хүрэн инг одоо орсон. За 2-р байранд Бордог багийн малчин Бумагийн ханы эцэг хүрэн инг орлоо. 3-р байранд Бордог багийн малчин Тэмбэрлэржийн Галбын улаан инг тус шалгарсан амжилтыг үзүүлсэн байгаа. За ингээд одоо Өмнө Говь аймгийн тогтоосон 2026 оны Тэмээний үеийн наадмын шилмэл одоо тэмээнүүдийг тодруулж, гай шагнал, урамшуулал, ардуулж, за эзэн хүмүүст нь баяр хүргэсэн. Ингээд шилмэл тэмээнүүдийг тодруулах үйл ажиллагаа үнэхээр өргөн дэлгэр олон талын ач холбогдолтой болж өндөрсөн юм аа. Бямбон за энэхүү эргүүлэгчтэй Өмнө Говь аймгийн цогтоосон 2026 оны Тэмээний эчдийн баярын наадмын одоо Хордон тором одоо гарааны 6 дээрээс одоо эргэж байгаа тором мөчийг одоо үзэгчтэй авах гарч байна. За өнгөн дээр энэ Өмнө Говь аймгийн цогцолцсон сумын үеч Манигийн амар төвшилгээгөө Буйнэмгийн одоо урд нь тором наатларын ягаан хувцас удамцсан сая Дунд Говь аймгийн Тэглэр хангаас сумын баярын наадманд одоо амын үзэнд одоо урдсан тором гарч ирж байна. За 6 дугаартаа Өмнө Говь аймгийн цогтоосон сумын үеч Батөрийн Цэрэнбодын одоо урд тором одоо улсын 6 дугаартаа урд авсан байна. За энэ 4 дугаартаа урдааны нөлцсөн Өмнө Говь аймгийн цогтоосон үеч Бямбагийн Ганхуугийн одоо урдан шаардрам одоо өнгөн дээр одоо гарч ирсэн байна. За 15 дугаартаа уралдааны нөлцсөн урдан дорм одоо нэлээд ширүүхэн үлдээ одоо гарч ирсэн шүү үзэгчтэй. За энэ одоо Өмнө Говь аймгийн 15 дугаартаа Өмнө Говь аймгийн 70 дахь цэм үе яаж гоё уралдааны үе яаж Мядгийн аюушин одоо урдан дорм байна. Аюушин дорм одоо энд одоо гарч ирсэн байгаа харагдаж байна. Цаатлаар нь мөн одоо 117 дугаартаа уралдааны замд одоо мордсон. За энэ хэний Дунд Говь аймгийн үлдээцмээ Ояач Тэмбэрлийн үлзий сайхны одоо Төвшинбаатарын дорм одоо гарч ирсэн. Их гоё уралдааны Ояачийн одоо Төвшинбаатарын одоо урдан дорм одоо гарч ирсэн. За дундуур 26 одоо урдан дорм одоо бас нэг ширэг үлд гарч ирсэн одоо уршилж байгаа. За ингээд одоо урдан дормны уралдаан нийт 22 дорм одоо урдж байгаа. За уран үзүүрийн дормууд өнгөний дормууд бол зул одоо гүйц задраагүй уршилж байгаа. Заахан ойртой тэгвэл яваараа манай жолооч. За 27 дугаартаа урдан дорм байгаа. Өмнө Говь аймгийн цогтоосон үе яаж Бямбагийн Ганхуугийн одоо урдан тором одоо энэ 6-7-гийн бөөрнөр одоо гарч ирсэн байна. За 15 дугаартаа урдан шаардрам одоо өнгөн дээр гарч ирсэн. За энэ 15 дугаартаа урдан дорм бол одоо Өмнө Говь аймгийн 70 задгад цүмээ хараад их гоё хурдгалын үеач Мядгийн аюушин одоо урдан дорм өнгөн дээр гарч ирсэн. Цаатал дээр нь ягаан гоцтой орлож унсан бол Өмнө Говь аймгийн цогцолцсон сумын алдарт байж Манигийн амар төвшингийн хөв Буйнэмгийн одоо урдан дорм одоо гарч ирсэн. 4 дугаартаа урдааны дундсан Өмнө Говь аймгийн цогцолцсон аймгийн аврагчийн аймгийн алдарт байж Бямбагийн Ганхуугийн одоо урдан шаардрам 4 дугаартаа наал дээр нь алтан буур удаа гарч ирсэн байна. За энэ алтан буур одоо Өмнө Говь аймгийн Баянлаас Монгол Улсын алдарт байж мөнхтүүдийн мөнх үеийн болцгон тийм ээ. Аймгийн алдарт байж Сугасрын Төвшин баяр одоо уйжруулдаг. За Мядгийн аюушин одоо урдан шаар тором одоо наатлаар одоо гарч ирсэн байгаа харагдаж байна. За энэ бөөн тормодын ар дээр 14 дугаартаа Өмнө Говь цэцсэн юм яаж амар төвшингийн Буйнэмгийн одоо урдан шаардрам одоо гарч ирсэн байна. 26 дугаартаа урдан дорм бол дараас үлдээд Өмнө Говь цогтоосон аймгийн алдарт уяач Эрдэнэчингийн одоо урдан дорм байна. Энэ 26 дугаартаа урдан дорм бол дараас ирсэн. За араас энэ 17 дугаартаа урдан дорм одоо орж иж байгаа шүү үзэгчтэй. За энэ 17 дугаартаа урдан дорм мөн одоо Мядгийн аюушин одоо урдан дорм байх хэрэгтэй. Өмнө Говь цогтоосон 5-гийн төвдөн дээр чинь одоо урдан дорм байна үзэгчтэй. Өмнө Говь аймгийн цогтоосон сумын алдарт уяа сая одоо энэ наадмын нээлтнэр одоо сумын алдарт уяа чимээ хэрхэм доо авсан. Яг зэрэгсээ ороо. Төвдөн дээр чинь 5-гийн төвдөн дээр чинь одоо хөрөн дорм одоо орж ирсэн. За сая энэ Тэглэр хангаас сумын баярын наадамд одоо бас төрүүлсэн. За Өмнө Говь аймгийн Манлай сумын зохион байгуулалт аймгийнхаа зүүн бүст одоо очиж айрэгдсэн дорм одоо бас одоо араас орж ирээд бөөн одоо тормуудаа нийлж жоохон ууштай царайг нь харуулж яваарай. За ингээд одоо толгойг нь харуул яваарай. Цаатын тормуудыг тагж тайлбарлая шүү. За хамгийн наалт дээр алтан буур одоо өгшөж байгаа. Өмнө Говь аймгийн Төвөөс мэж Бямбагийн алдартын одоо урд дорм явж байгаа. 15 дугаартаа урдааны зөвлөсөн Өмнө Говь аймгийн 70 дахь цэмийн харьяат их говийн хурдгалын үеч Мядгийн аюушин одоо 2 дорм хоёулаа одоо энэ дунд одоо өршөж байна. 22 дугаартаа урдааны зөвлөсөн Өмнө Говь аймгийн цогтоосон аймгийн алдарт уяач даваадржийн алдар сайхан ойж орлуулж байгаа. Өмнө Говь аймгийн Булган сумын сайн хүүгийн
төв хурдан дурм одоо гараад ирсэн харагдаж байна. Хамгийн цаатал дээр 9 дугаартай дурм гарсан. Өмнөг аймгийн Баян Овоосмын Сумын алдарт уяач Өсгөөний Хүрлбаатарын Өсгөөний дурм одоо гараад ирсэн. 9 дугаартай хурдан гонцсон. Хүрлбаатарын Өсгөөний дурм одоо гараад ирсэн байна. За тэр хамгийн цаатал одоо энэ Өмнөг аймгийн Баян Овоосмын аймаг алдарт Гандамрын мөрдөрч уяаны дурм хамгийн цаатал одоо урдж байгаа харагдаж байна. За ингээ ер нь 13 торон бол одоо бөөндөө нэг одоо тавихгүйгээр одоо уршилж байгаа харагдаж байна шүү үзэгчтэй. За торны уралдааш нэг галтайхан ганган сайхан одоо болж байгаа да. Ер нь одоо үзүүр дөрөөгөө одоо төрөөгөө шийдсэн ийм одоо уралдаанууд бол одоо энэ торны уралдаан болж байгаа. За 17 дугаартай уралдааны зам мурдаа Өмнөг аймгийн Баян Овоосмын Сумын алдарт Хүрлбаатарын Өсгөөний дурм одоо наадлан яваад байгаа. За цаалтан Төмөр Тоогон Баатарын одоо хурдан дурм 2 лөө ороод ирсэн байж Өмнөг аймгийн Хамбог эзэн мөнгө яач. Төмөр Тоогон Баатарын одоо хурдан хар дурм 2 лөө ороод ирсэн. За 3 дахь Өмнөг аймгийн цогтоо 77 гацсан байраад их гоё урдгалын үеяч аюушийн одоо хурдан дурм аюушийн дурм одоо уршилж байгаа. Цаатал дээр нь хиний дурм одоо 117 дугаартай урдааны дундурсан их гоё урдгалын үеяч Дундгой аймгийн Үлжицмийн харьяат Дэмбэрлийн Төвшинбаатарын одоо хурдан хөрөн дурм одоо ороод ирсэн байгаа харагдаж байна. За мөн одоо Өмнөг аймгийн цогтоосын харьяа Сумын алдарт үеяч 5-гийн төвдөн дэрчин одоо хурдан дурм донд нь одоо уршилж байгаа харагдаж байна. Хамгийн саатал дээр Өмнөг аймгийн цогтоосон аймгийн алдарт тоодорчин алдар сайхнаа үечлүүлж байгаа. Өмнөг аймгийн Булган сум үе сайн хүүгийн дүмбэрийн одоо орднормоо Хамбог зэвэн баян наадам дөрвсөн хаангар сумц хүмүүцэн аймгийн бүсийн урдаанд айргцсан Мандал Овоосмын баян наадам дөрвсөн аргагүй одоо орднормоо шүү дээ. За Өсгөөний дөрвч нь Аман ангал заатлаг хаатаага урдаанд гаргаад үзүүр дээр энэ гарч ирээд ухаас игээл байна да. Таалтан авраг торнууд одоо ардтай одоо ард жат заац одоо урдж байгаа да. Төмөр Тоогон Баатарын хардрам цаатлаар өнгөн дээр Өмнөг аймгийн Хамбог эзэн мөнгө яач Төмөр Тоогон Баатарын хардрам өнгөн дээр үзэгчтэй Өмнөг аймгийн 70 задгацсан мөнгө яач их гоё урдгалын үеяч Мядгийн аюушийн одоо торм 2 дээр үзэгчтэй наал дээр 3 дээр бол одоо Өмнөг аймгийн Дундгой аймгийн Үлжицмийн харьяат их гоё урдгалын үеяч Дэмбэрлийн Төвшинбаатарын дурм үзэгчтэй Алтан ботгоны Төвшинбаатарын дурм ард дээр нь Төм баярын дурм одоо оршуулж байгаа. За аны 2 тормыг дахиад одоо орж ирсэн. За Алтан буурыг дахиж одоо орж ирлээ. Өмнөг аймгийн зөгцсөн юм Сумын алдарт уяач Майныг амар төвшингийнхөө Хоёнэмгийн дурмыг дахиад одоо оруулж ирсэн. За ингээд энэ тормнуудын хооронд одоо 8 тормод боллоо. 8 торм боллоо. За 8 тормны хооронд одоо нэг ширэг өөрсөлдөн гархан дай үзэгчтэй. За хүүхдүүд сая нэг хэсэг одоо урагшуулж байгаад за одоо жага хадгалт за барай удаа дараахан болоог байгаа. За тэгээд одоо Өмнөг аймгийн цогтоосмын одоо морь тэмээний уралдааны зам бол одоо нэлээд хүчийг шахандаа. Уруудаж ордог өгсөж орохдоо нэлээд өвдөгсдөг учраас аргагүй одоо тэмээний чансаа за одоо хурд хүчийг уралдаанч нарын авиа чадварыг л одоо шалгаж ордог да. Эхний 5 торм жоохон зайлшиг гэлээ 6 дээр Өмнөг аймгийн Баян Овоосмын байж Дуламсрын Хүрлбаатарын Өсгөөний торм одоо оршуулж байгаа. 8 7 дээр зөгцсөн юм байж Майныг амар төвшингийн буян нэмхийн одоо ордны шар торм. За 8 дээр Өмнөг аймгийн 70 задгасан байраад их гоё урдгалын үеяч Мядгийн аюушийн одоо алтан буур одоо урагшуулж байгаа. За эхний 5 торм одоо урагшлаганд үзэгчтэй. За Төмөр Тоогон Баатарын хар дормч усал одоо сайхан урагшилж байна да. Ер нь одоо дашуур хөдлөхгүй л одоо урагшлаад байгаа. 17 дугаартай урдааны замдууд домордсон Өмнөг аймгийн Цогтооосмын үеяш Сумын алдарт төвдөн дэрч 5-гийн төвдөн дэрчин өрн дорм одоо энэ жил Мандал сум зохион болгосон аймгийнхаа бүсийн зүүн бүсийн урдан тэмээний уралдаанд айргцсан. За сая Дундгой аймгийн Дэлгэр хангаас сумын их уулын тэмээчд 2026 баяр наадам төрүүлчээд одоо ирсэн. Өнөөдөр энэ жил одоо оролцсон болгонд бас айргд төрүүлж байгаа. Ийм дорм одоо орж байгаа. За араас хиний дорм одоо бас орж байгаа. Өсгөөний дорм одоо шахаатаа одоо өгшөлж байгаа. За шомгор молгоотой сайн зөвхөн хөнжүүлсэн энэ одоо ордон дорм одоо Өмнөг аймгийн Булган бай сайн хүүгийн Төм баярын дорм байгаа үзэгчтэй. 5 дээр шүүдэгчтэй. Төм баярын дорм 5 дээр 4 дээр Өмнөг аймгийн Хамбог эзэн байж Төмөр Тоогон Баатарын хар дорм. За ингээ хурдан дормны уралдааныг одоо Өмнөг аймгийн Цогтоо сумын төвдөн дэрчийн 5-гийн төвдөн дэрчийн дорм цаатлаар одоо хөдөлсөн байгаа. Донд нь одоо Цогтоо сумын Сумын алдарт уяач төвдөн дэрчийн Хосбаатарын үечлүүлж байгаа. Дундгой аймгийн Үлжицмийн уяач Төвшинбаатарын дорм үзэгчтэй. Дэмбэрлийн Төвшинбаатарын дорм 2 дээр 3 дээр их говийн хурдгалын уяач Мядгийн одоо ордон аюушийн дорм үзэгчтэй. За наатар Төмөр Тоогон Баатарын хар дормыг явуулаа. Бүрэн дэгс бүрэн эзэг биш штэ. Төмөр Тоогон Баатарын хар дормыг явуулсан сайн зөвхөн уйчрлуулж байгаа. За хиний торм одоо явж байгаа. За Өмнөг аймгийн Булган сумын үе сайн хүүгийн Төм баярын торм одоо 5 дээр шүүзэгчтэй. Жохон төрүүлгээд шүү.
тором одоо 5 дээр 6 дээр Өмнөг аймгийн Баян улсын үеж Доломсрынгийн Хөрөл Баатарын өсгөөний тором одоо оршиж байгаа. 6 тором одоо болсон. Арын 2 тором үлдсэн. 6 тормны хооронд цуцаахан өрсөлдөөн гарах нь Үрзээрийн 3 тором сугарлаа үзэгчтэй. Их говийн урдгалын уяаны 3 тором сугарж байгаа харагдаж байна шүү үзэгчтэй. Өнгөн дээр 5-гийн төвдөн дээр жалтартын сая сумын алдарт байж болсон 5-гийн төвдөн дээр жалтартын хөрөн тором өнгөн дээр үзэгчтэй. За 2 дээр Мядгийн аюушин одоо хурдан шар тором. За 3 дээр Төвшинбаатарын одоо хурдан шар тором. За 4 дээр Төмөр Тавгийн Баатарын одоо хурдан тором. 5 дээр Сайн хүүгийн түн баярын тором. 6 дээр Өсгөөний тором. За ингээ Үзүүрийн 2 тормны хорд үзүүштэй орж байна. Ингээд Өмнөг аймгийн их говийн урдгалын уяач Өмнөг аймгийн Далан задгасан байж Мядгийн аюушин шар тором. Өмнөг аймгийн Цогтоосон баяр наадам төрөөлгөө наатар нь хавгийн төвдөн дээр чи хөрөн тором одоо орж ирсэн үзүүштэй уралдаан. За ингээ Мядгийн аюушин шар тором төрөөлөө үзэгчтэй. Төвдөн дээр чи хавгийн тором ч аман үзүүнд одоо орлоо. Сайн хүүгийн түн баярын тором одоо орлоо үзэгчтэй. За цаатлаараа Хиний торомсон Төмөр Тавгийн Баатарын тором орсон, Төвшинбаатарын тором орсон. За наатар Өсгөөний тором одоо орсон. Баяогийн яа үзүүр дээр үзүүштэйгээ уралдаан гарлаа. Тэгээд одоо манай зохион байгуулагч нар одоо барих байх таа. За ард дээр нь зохицсон юм яаш боён нэмхийн тором одоо орж иж байна. За мөн одоо Өмнөг аймгийн Далан задгасан баяраа их говийн урдгалын уяач Мядгийн аюушин одоо алтан буур одоо орж иж харагдаж байна. За ингээд одоо хаа газрын тормны уралдаан гэж нэг ийм л одоо шуугуулдаг үзэгч олон өмнөний одоо энэ ууханд шуга одоо энэ сайхан одоо бас зүйлдер одоо болдог болсон да. Үзүүр дээрээ дөргөө шийдсэн үзүүштэйг сайхан уралдаан боллоо. За Өмнөг аймгийн Цогтоосмын 2026 оны Тэмээний Баян наадмын одоо бөөхө тэмцээнд 3 багийн 15 тамирчид одоо оролцсон байгаа. За ингээд одоо бас багийн бөөхө тэмцээн бол одоо эхнээсээ энэ тэмцүүхөө өрсөлдөөнтэй сонирхолтой болсон. Тэмээчдийн одоо нүүдэлчин ахуй амьдрал за бүхэл зүйлүүдийг одоо харуулдаг тэмээтэй бөөхө тэмцээнд бол 5 хүний бүрэлдэхүүнтэй. За ингээд 3 баг одоо оролцсон. За мэдээж одоо бас буйл зон, бурамтаг, томж, за тэмээгээ хомнох, за хангал тэмээ одоо төлөвлөх, бөлгүүлэх гэдэг одоо бас олон төрлийн одоо жинхэнэ одоо бас нөгөө тэмээний өв соёл, тэмээчдийн одоо алдар гавьяаг одоо харуулсан ийм одоо зэрэглэлийн уралдаан тэмцээн бол яхан аргагүй тэмээтэй одоо багийн бөөхө тэмцээн байсан юм аа. За ингээд одоо тэмээтэй багийн бөөхө тэмцээнийг одоо үзэгч та бүхэн одоо харж байна. Үнэхээр өрсөлдөөнтэй тэмээчдийн ур чадвар, багийн үйл ажиллагаа, ахвал самбаа, за тэмээчийн хүний одоо эвдөө, за тэмээгээ одоо хэрхэн унаж идэж ирсэн одоо жинхэнэ одоо тэмээчийн хүний одоо үлгэр дуурайлыг одоо харуулсан ийм сайхан уралдаан тэмцээн болсон юм аа. За ингээд тэмээтэй бөөхө тэмцээнд өндөрлөхөд 1-р байранд Гордог багийн тамирчид орлоо. 2-р Замын шанд багийн тамирчид, 3-р Найзгийн баг тамирчид шалгарсан амжилтыг үзүүлсэн юм аа. За Өмнөг аймгийн Цогтоосмын 2026 оны Тэмээний Баян наадмын одоо богино зайны уралдаанд одоо бүртгэгдсэн хурц урдан тэмээний гарааны 6 дараас иргсэн үзэгчтэй. За тэгээд хамгийн богино хугацаанд хамгийн өндөр одоо хурдыг гаргадаг богино зайны уралдаан бол одоо хаа газрын уралдаан бол одоо үзүүштэй өргөн дэлгэр одоо сайхан болдог ийм одоо уламжлалтай болсон. За ингээд үзүүрийн тэмээнүүд бол дөнгөний дэв нэлээд одоо төлөвлөлтөй зүтгээтэй одоо харж байгааг үзэгч та бүхэн харж байна. За энэ төрлийн одоо тэмцээн уралдаан зориулж одоо манай уяачид малчид маань одоо бас тэмээгээ оёж хурдлуулдаг богино зайд одоо хамгийн хурд гаргадаг тэмээнүүдээ энэ зайд одоо бас уралдуулдаг болсон. За энэ зайд бол одоо нийтдээ 34 тэмээ одоо уралдсан байгаа. За одоо ер нь бол хаа газрын баян наадмын хамгийн олон тэмээ уралдаг уралдаан тэмцээний төрөл бол яахан аргагүй богино зайны одоо уралдаан болдог болсон. За энэ одоо уралдаанд одоо Өмнөг аймгийн
цогтоо сумаас гадна за Мандал овоо, за Дундгой аймгийн Дэлгэр хангай, за Өмнөдгой аймгийн Баян овоо, за Цог цэцэн, за Баян далай, за ингээд одоо бас 6 сумын одоо 34 тэмээ одоо бас оролцсон байгаа. За ингээд Өмнөдгой аймгийн цогтоо сумын 2026 оны тэмээний баяр наадмын богино зооны уралдааны Төрүү айргийн тэмээнүүд одоо төрүүлж одоо орж ирэхэд Баян далай сумын уяач мөнгө хүчрийн одоо шараат одоо төрүүлсэн амжилтыг үзүүлсэн. За амын үзүүнд Өмнөдгой аймгийн 3 сумын аймаг алдарт уяач Уран цэцгийн Төмөн баярын улаан тайлаг, за айргийн 3 дахь Өмнөдгой аймгийн цогтоо сумын аймаг алдарт уяач Төвдөн дөржин улан баярын улаан тайлаг 3 дурсан бол за айрын 4-т цогтоо сумын аймаг алдарт уяач Тавдарчин баяр сайхны шараат, айргийн 5 цогтоо сумын уяач Мөнгөн зөвхөн улаахт одоо тус айрагдж төрүүлсэн одоо амжилтыг үзүүлсэн байгаа. Ингээд үзэгч та бүхэн тавьдхан цогтоо сумын 2026 оны тэмээний баяр наадмын за богино зооны уралдааныг одоо хүргэлээ. За Өмнөдгой аймгийн цогтоо сумын 2026 оны тэмээний баяр наадмын үеэр дээлтэй бүхийн барилдаан зохион байгуулагдлаа. За ер нь одоо бусад аймаг сумдуудын баяр наадмуудаас онцлогтой болдог баяр наадам бол яахан аргагүй Өмнөдгой аймгийн цогтоо сумын баяр наадам байдаг. За өөрөөр хэлбэл одоо дээлтэй бүхийн үндэсний бүхийн барилдааныг зохион байгуулалтаар бас онцлогтой. За энэ одоо уралдаан тэмцээн бол жил болгон уламжлал болгон одоо зохион байгуулагдаж ирсэн юм аа. За ингээд дээлтэй бүхийн барилдаан нийт 16 бүх одоо барилдсан. За 1-ийн даваанаас эхлээд бас онц сонирхолтой олон сайхан барилдаануудаар дээлтэй бүхийн барилдаан хүргэлжилж за төрөө үзүүрийн хатаа их шивгийн мөхчүүдэд одоо тодрууллаа. За ингээд Өмнөдгой аймгийн цогтоо сумын 2026 оны тэмээний баяр наадмын дээлтэй бүхийн барилдаанд нийт 16 бүх цогтөлөн барилдсанаас замын шандуугийн харьяат сумын нэчин сумын аймгийн алдарт уяач Төвдөн дөржин улан бадрах төрүүлж за замын шандуугийн харьяат сумын нэчин даваасран үзүүллээ. За их шивгт Бортогогийн харьяат Мөнх Эрдэнэ за найзуугийн харьяат давгдэрж нар одоо шалгарсан амжилтыг үзүүлсэн байгаа. За Өмнөдгой аймгийн цогтоо сумын 2026 оны тэмээний баяр наадмын үеэр зохион байгуулагдсан бас нэгэн одоо уралдаан тэмцээн бол за тэмээчид дуулж байна одоо уралдаан тэмцээн байлаа. За энэ төрлийн тэмцээнд одоо Өмнөдгой аймгийн цогтоо сумын малчид тэмээчид маань бас өргөн дэлгэр одоо сайхан оролцож за өөрсдийнхөө аядуу одоо өргөн борж тэмээний одоо сэдвтэ олон сайхан дуунуудыг дуулж үзэгч олон төвний одоо хүртэл болгосон байгаа. За мөн одоо энэ хүү одоо уралдаан тэмцээнд одоо Өмнөдгой аймгийн цогтоо сумаас гадна өөр одоо сумдын малчид одоо уяачид хөдөлмөрчд маань одоо ирж одоо оролцсноороо тэмцээнийг одоо улам өрсөлдөөнтэй болгосон юм аа. За ингээд одоо Өмнөдгой аймгийн цогтоо сумын 2026 оны тэмээний баяр наадмын өрийн зохион байгуулагдсан тэмээчид дуулж байна. Дуун цэнгүүний дүн гарахад 1-р ойрон Өмнөдгой аймгийн Хамбог сумын малчин сумын алдарт уяач Наранбаяр төрүүллээ. 2-р ойрон замын шандуугийн малчин Үлзий сүрэн 2-р ойронд орсон бол 3-р ойрон замын шандуугийн малчин Одооёр орсон амжилтыг үзүүлсэн байгаа. За ингээд баяр наадмыг зохион байгуулагчид шүүгчдийн зүгээс тэмээний баяр наадмын тэмээчид дуулж байна. Дуун цэнгүүндэд амжилтаа орсон шагнал баримт шалгарсан тэмээчид малчдын шагналыг гардуулан өгч баяр хүргэсэн байгаа. За энэхүү эрхэм мөндөд үзэгчид та бүхэндээ бид бүхэн энэ удаагийн баяр наадмын нэвтрүүлгээрээ Өмнөдгой аймгийн цогтоо сумын 2026 оны тэмээний баяр наадмаас бэлтгэсэн нэвтрүүлгийг хүргэлээ. Нэвтрүүлэг бэлтгэхэд бид бүхэнтэй хамтран ажилласан сумын удирдлагууд, баяр наадмыг зохион байгуулагчид болон за тэмээчид малчидаа талархал төвшүүлж байна. За ингээд цогтоо сумаас бэлтгэсэн баяр наадмын нэвтрүүлэг маань энэ төрөд өндөрлөж байна. Нэвтрүүлгийг хүлээн авч үзсэн үзэгч та бүхэндээ баярлалаа. Ингээд дараагийн нэвтрүүлгээр уулзлаа. Түр баяртай үзэгчтэй.